Өнгөрсөн оны 5 дугаар сард бүртгэгдсэн Зика вирусын халдвар дэлхийн 28 улсад эрчимтэй тархсан тухай Мэргэжлийн албан ерхий газар зоон зүйн өвчин судлалын үндэсний төв, эрүүл мэндийн спорт яам зэрэг төрийн байгууллагууд мэдээлж сэрэмжлүүлж эхэллээ. Учир нь Монгол улсын урд хойд хуршуудад тус вирусын халдвар бүртгэгджээ. Шинжээчид Орос улбаны улс бүгд найрамд хятад ард улсад Зика вирусын халдвар зөөвөрлөгдөд орж ирсэн гэж үзжээ. Монгол улс эрсдэс уур амьсгалтайч дээрх халдвар гарахгүй гэх баталгаалаг. Зика вирус тархсан Өмнөд Америк, Африк, Ази намхан талан баруун эргийн бүс нутагт ажиллаж байхдаа шумуулд хазуулаад Монголд ирсэн хүн халдварын тэгж болох аюултай юм байна. Мөн дээрх орнуудаас тээвэрлэгдэж ирсэн ачаа тэшинд ч Зика вирусын халдвар тарагч шумуул байх магадaltaй юм байна. Дэлхийд дээр 700 гаруй эдис зүйлийн шумуул байдаг. Тэдгээрийн 2 нь энэхүү халдвар вирусыг тарааж эхэлжээ. Гэхдээ энэхүү халдвар тэгж шумуулыг хүн шууд нүдээр хараад ялгах боломжгүй тухай шинжээч тайлбарлаа. Гэхдээ Зика вирус тарагч Aedes aegypti зүйлийн шумуул нь Монголд аахгүй учраас иргэд тайван байж болох юм байна. Гэхдээ иргэд өвчний дэгдэлд бүртгэгдсэн Бразил зэрэг Латин Америк улсуудад зорчихгүй байх, очих шаардлага гарвал хазуулахаас сэргийлэх хэрэгтэй. Шумуулаа сэргийлэх тосон түрхлэг, хэрэглэх, байр орондоо шумуул оруулахгүй байх, тогтмол ус чийгтэй орчинд шумуул үржүүлэх эрсдэлтэй учраас тийм газар амьдрахгүй байх зэргээр сэргийлж болохыг зоон зүйн өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөлөө. Монгол улсад Aedes aegypti, Colex coliacea гэсэн 4 төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгджээ. Яттын одоо хойд эсхийн мужууд, за хойд эсхийн нутаг, за Оросын холбооны улс, Монгол улсад бол тухайн Зика вирусыг үүсгэгч өвөрмөц төрлийн Aedes aegypti, albopictus гэсэн ийм төрлийн шумуулууд бол Монгол улсад болон Оросын холбооны улсад гэмтэл бүртгэдэг байна. Тэгэхээр бол ерөөсө халдвартай иргэн бол ерөөсө тухайн дэгдэл бүртгэж байгаа за Өмнөд Америкийн болон Африкийн зарим нэг улс тийм ээ Самоа гэх мэтлэн тийм улс орны арлуудын улс орнууд бүртгэгдсэн баг. Тэнд очиод халдвар аваад ирэх ийм ирлээ эрсдэлт. Эрсдлийн зүгээс тийм боловч хэрвээ халдвар аваад орж ирсэн тохиолдолд манайх хариу арга хэмжээг төлөвлөх за тухайн өвчтнийг эмчлэх тийм ээ. За эмчлэх, за тандалт судалгаа хийх, за онцлох гэсэн ийм асуудлууд бол бүгд бэлэн хэвэнд явж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хороо энэ сарын эхний өдөр хуралдан Зика вирусын халдварын талаар хэлэлцэж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүснэ хэмээн үзээд гишүүн орнуудаа мэдээлэл хүргүүлжээ. Зика вирусын халдвар жирэмсэн ихээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагч гол төлөв шумуулд хазуулж мөн цус бэлгийн замаар дамждаг байж болцшгүй гэж үзсэн байна. Дэлхийн газрын зураг дээр тайлбарлал улаан цэгтэй хэсэг буюу Аз болон Африкийн нутгуудад Зика вирусын халдварын тархалт 60% Өмнөд Африкийн төвүүдэд 35% байна. Зика вирусын халдвар бол за шумуулаар дамждаг маш олон төрлийн халдвар байна л да. За дийн шар жижиг, за чикингуня гэх мэт Зика вирусын халдвар одоо шинэ нэмэгдэж чинь тийм ээ. За энэ бол Зика вирусын халдвар бол 5 хүн тутмын нэгд нь хөнгөн зэргийн шинж тэмдэг илэрдэг. Насваралт бол ерөөсөө маш ховор одоогор бол ерөөсөө бүртгэдэг байна. Aedes гэдэг энэ гол одоо төрлийн шумуул бол манайд байдаг. Энэ гэхдээ энэ шумуулаар дамжиж байгаа үндсэн 7 төрлийн шумуул бол манай оронд бол байдаггүй. Гэхдээ шумуулаас илүүгээр одоо энэ бол нэгдүгээрт нөгөө бэлгийн замаар цус цуцсан бүтээгдэхүүнээр дамжиж байгаа. Ялангуяа бэлгийн замаар дамжиж байгаа гэдэг бол одоо хүмүүс болгон бас энэ талаар бол нэлээд өндөр ухамсартай байж ер нь бол шумуулаасаа биш хүнээсээ бол манай оронд бол халдвар дамжих эрсдэл нь бол байна. Зика вирусын халдвар авсан хүмүүсийн 30% нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шумуулд хазуулснаас хойш 3-аас 12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салц дөрвсөх, бурчин үе мөч өвдөх шинж 2-оос 7 хоног үргэлждэг гин. Гол төлөв жирэмсийнхээс амьгүй ураг, тариг жижигрэх, өвчтэй нарай төрж, өвчтнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгдэг гинэ. Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гишүүн орнуудтай хандсан мэдээлэл энэ давуу хийж хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн спорт яамнаас зоон зүйн болон халдвар төвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн албан ерхий газар бусад холбогдох байгууллагатай хамтран эрсдлийн судалгаа хийж эхэлжээ. Ингэхдээ Монголд Зика вирусын халдвар бүртгэгдвэл хэрхэн эмчилж эдгэх вэ гэдгээ тодорхойлсон байна.